Яг үгээр манай вебинар 23 эхэлж байна. Тэгээ өнөөдөр бол 8 сарны 5-ны өдөр байгаа. 2024 оны. Тэгээд 8 сарын 1-нд мөлжүүртэй болсон дээр ямар пост ерөнхийдөө биччихснээс эхлээд яриа эхлэх гэж бодлоо. Тэгээд Төв банкны митинг болсон. FOMC митингээр эхлээд press conference хийхээс өмнө яадаг вэ гэхээр мэдээлэлээ ерөнхийдөө бол гаргадаг. Тэгээд мэдээлэл дээр бол өмнөх митингтэй харьцуулбал ямар шиг ялгаанууд байсан бэ гэдгийг энэ дурган дээр бас харуулж байгаа. Тэгээд миний хувьд болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр statements-тэй гарсан ялгааг харуулсан байна. Хамгийн том эндээс ойлгохтой зүйл нь цаашдаа Төв банк ажилгүйдлийн датад урд өмнөхөөс илүү анхаарах бөгөөд инфляц 2% руугаа хангалттай төгсөн учраас эдийн засгийг сааруулахын тулд ажилгүйдлийг өсгөхгүй тулд 9 сар бодлогын хөв бууруулах нь тодорхой болж байна. Тэгээд тэр өдөр мэдээж маркет онгохоос өмнө юу гарсан бэ гэхээр jobless claimтэй холбоотой дата ерөнхийдөө гарсан. Тэгээд initial jobless claim маань ерөнхийдөө өсөлттэй байна гэж анхаарч бид 8 сарын 1-нд бичсэн байгаа. Тэгээд 8 сарын 1-ний орой бас ойролцоогоор 8 цагийн үед одоо би чихээ удаад тэгэхээр орой 8 цаг гэх Монголын хороол өглөө 9 гэсэн. Маркет таацны дараа маргааш unemployment data хийх гарахаас хамаарат ерөнхийдөө SAM rule гэж ерөнхийдөө энэ rule маань trigger болох магадaltaй байна гэж ерөнхийдөө бид нараас бичсэн байгаа. Тэгээд 8 сарын 2-ны өглөө ямар пост орсон бэ гэхээр эдийн засгийн хямрал хэллээ. Тэгээд ойрын хугацаанд уналт хаах хөвдөлд үргэлжлэх боломжтой вэ гэдэг ийм пост бичсэн байгаа. Тэгээд мэдээж би бол уналтан дээр 5000 хүртэл SPX-ийн 5000 хүртэл явах боломжтой гэж үзчихсэн баг. Энэ амар бодцтой. Пост бичсний дараа 3 хоногийн дараа ингээд гоожод ороод ирнэ гэж мэдээж тооцоолоогүй байсан. Тэгээд миний хувьд бол 5 дахад 5300-ийн левелээр барьсан болохоор нэгтгэж жоохон сэргээд тэгээд дахиж нэмж ерөнхийдөө бол put option дээр худалдаж авах боломжууд ерөнхийдөө зах зээл дээр оруулах байгаа усуд өгөх юм болов гэдэг нэг юм гойдлого байсан. Гэхдээ гонжинж олж авч байгаа. Тэгээд 8 сарын 2-нд бас би юу гэж хэлсэн бэ гэхээр голд болон биткойн одоо өнөөдрийн 5 дахь ерөнхийдөө бол өсөлттэй байхгүй бол ерөнхийдөө бүгдээрээ хамтдаа ингээд унаад явах юм байна гэдэг нэг иймэрдүү анхаарал өгсөн байгаа. Тэгээд макро дагаад мэдээж крипто унсан. Тэгээд маркет бол pre-market дээр уналттай байсан. Тэгээд энэ хүү вебинарыг бэлдэж байхад бол 5300 дээрээсэн одоо бол айл хэдийн 5000 хэд рүү орж ирсэн байна. 5140 рүү ерөнхийдөө бол ES future дээр ерөнхийдөө бол уналттай орж ирсэн. Future маань болохоор SPX-ээс нэг ойролцоогоор нэг 40-оор ерөнхийдөө бол арай дээр байгаа. Тэгэхээр SPX бол айл хэдийн 5100 руу ороод ирсэн байна гэсэн. Би бол миний эхний байдлаар бол бид нэр 5000 руу зорж байгаа. Тэгээ Самантагийн хувьд бол 4300 хүртэл ерөнхийдөө унах боломжтой гэдэг нэг юм камбуудыг гаргаж байгаа. Тэгээд өнөөдөр нэлээд онцгой учраас бүт дээр ашиг аваад дахиад өргөжлүүлээд ерөнхийдөө бол strike price-а доошлуулаад дахиад энэ уналтаас ерөнхийдөө бол hedge хийгээд уналтан дээр мэдээж бас мөнгө хийх гэж оролдох юм орлогуудыг хийн. Гэхдээ айл хэдийн Wingspan spike хийгээд 65, 61, 70 гэдэг тоонууд руу ерөнхийдөө ороод ирсэн учраас дэлгэн хаана зэгтээ очиод уулна. Хайшиг учиртай. Гэхдээ ягаад маркет хайшигдгүй юм бэ гэдэг талаар сэтгэлээс ярилцсан. За тэгэхээр SAM rule гэдэг rule маань ерөнхийдөө юу юм бэ гэдгсэн чи эдийн засагч энэ Gloria SAM гэдэг хүний болохоор 2019 онд гаргасан юу байгаа даа байхгүй дүрэн байгаа даа. Тэгээд энэ дээр бол яг юугаар Google Translate-д би орчуулсан л та. Тэгээд тайлбар нь болохоор юу вэ гэхээр үндэсний ажилгүйдлийн төвчлэн сүүлийн 3 сарын дунджаас 0.5 буюу ерөнхийдөө нэг 50 basis point юм шиг байна. Тийм 50 basis point-ээр ерөнхийдөө дээш үсэх юм бол SAM rule ерөнхийдөө trigger болно гэж яриад байгаа байхгүй. Тэгээ 2008 онд хэзээ trigger болсон бэ гэхээр хямрал хийсний дараа ерөнхийдөө trigger болж ирсэн. Тэгээд тэрнээс хойш хямрал маань болохоор юу гэхээр 195 хоног үргэлжилж ирсэн. .com bubble-ийн үед болохоор crash маань болохоор эхэлсний дараа нэлээд ерөнхийдөө хөрхөн бас нэг хэдэн сар явцсны дараа бараг 5 сар явсны дараа SAM rule маань ерөнхийдөө trigger болж ирсэн. Trigger болно гэхээр нөхцөл ерөнхийдөө бэлдсэн гэж байна. Манай эдийн засгийн индикаторын нөхцөл биелээд эдийн хямрал болж шүү гэж анхааруулаад байна гэсэн санаа авахгүй. За тэгээд .com crash маань болохоор 929 хоног үргэлжилж ирсэн. Тэгэхээр энэ удаагийн хямралыг бол хүмүүс .com crash-тай нэлээд адилтгаж одоо зүүрлж айгүйх ярьдаг. Ягаад гэхээр хэмэл оюун ухаантай холбоотой одоо бүүм нэг мэдээж явж штэ. Хиний Nvidia-гийн хувьцаа өсөөд одоо чинь Meta, Google, Apple гэдэг юм уу технологийн компаниуд маань зах зээлийг нийцдэд хэрэгүүлж байгаа учраас энэ удаагийн
маркет өсөлт маань 2000 онд нэлээд төстэй байна. Тийм учраас унд нь ч гэсэн 2000 онд төстэй байх болов гэдэг нэг иймэрхүү хүмүүс гарлаанууд их гаргадаг. Гэхдээ энэ дээр бас санал нэгдэхгүй байгаа. Юуны санал нэгдэхгүй байгаа гэхээр химэл оюухантай холбоотой bubble маань ингээд шууд хагарчихгүй. Миний бодлоор зах зээл бол мэдээж ингээд унж байгаа. Хаана гэхдээ уналт маань тогтно. Уналт тогтсны дараа зах зээлийг эргүүлээд миний бодлоор технологийн компаниуд эргүүлнэ гэдэг нэг ийм таамаг бол наадад байгаа. Мэдээж тэгэхээр small cap-уудыг бол үргэлжлүүлэн өснө гэж Thomas Lee гэдэг одоо миний дагдаг шинжээч бас дүгнээд байгаа. Тэгэхээр заавал ганцхан технологийн хугацаанд бид нэр авах шаардлага байхгүй. Нийт ерөнхийдөө зах зээл дээр бол том тоглолтууд бас хийгээд явах боломжтой байгаа. Тэгээд Black Tuesday гэдэг одоо энэ crash-аар болохоор энэ одоо 1930-ад оны crash-ийг ярьж байгаа. 86% уналт үзүүлж ирсэн гинэ. Тэгэхээр энэ чинь бүр ондоо хаалцлаа. Black Tuesday. When you have just. Тийм ээ. 1930 оны ерөнхийдөө бол их хямрал гэж ерөнхийдөө бол ярьдаг. Great Depression гэдэг Great Depression-ийн үед чинь ийм онол болж ирсэн гинэ. Зурган дээр нэг анхаарал татсан сүрдмал юм. 86% уналтыг ерөнхийдөө бол 7256 өдрийн туршид ерөнхийдөө энэ уналтыг үдчихсэн гэдэг чинь. Тэгээд дараад нь 1800 үгүй Никсоны ерөнхийдөө oil embargo гэдэг энэ болохоор 1972 онд болсон ерөнхийдөө бол краштай холбоотой. Энэ үед бол газрын тосны ханш огтон өсөөд тэг хүмүүс ерөнхийдөө бензин клокууд ингээ бензин дуустай гэдэг сайн тавиад байсан. Тэгэхгүй тэгээ энэ үед 48% уналтыг 1899 оног болж исэн. .com-ийн bubble маань болохоор 49% уналтыг 1808 хоног болж исэн. Тэгээ дараад нь Global Financial Crisis маань болохоор 2008 оны уналт байгаа. Энэ маань 1379 Ben Bernanke two банкны ерөнхийдөө chairman байсан. Тэгээд Обама ерөнхийлөгч байсан энэ үед байгаа. Bush-аас ерөнхийдөө Обама руу шилжсэн. Тэгээд дараад нь Black Monday гэж яригдаад байгаа энэ уналт маань болохоор 30% уналтыг ерөнхийдөө 402 хоног үргэлжилсэн уналт болсон байна. Тэгээд дээрэс нь яг одоо өнөөдөр бол бид нар Black Monday шиг юм болж байна. Ягаад тэгэхээр өнөөдөр чи Monday өдөр шүү дээ. Нэгд өдөр шүү дээ. Тэгээд COVID-ийн crash буюу 2020 оны 2 сард ерөнхийдөө ихсэн 3 сар хүртэл үргэлжилсэн. Ерөөсөө 1 сарын хугацаатай энэ уналт маань 117 хоног үргэлжилсэн гэж ярьж байгаа. Гэхдээ гол уналт маань ерөнхийдөө 1 сар гаранд үргэлжилсэн. Тэгээд эндээс нэг трендийг ерөнхийдөө ажиглаж болсон. Тэр нь юу вэ гэхээр зах зээл дээр уналтууд маань айгүй тийм богинохон болоод байна. Эдийн засгийн хямралууд бол хуучин дээр үед бол айгүй уртайдаг байсан бол одоо бол богино болсон. Тэгээд энийг юугаар тайлбарж болох вэ гэхээр 1998 онд Long Term Capital Management гэдэг компани, Long Term Capital Management гэдэг ерөнхийдөө хайх юм бол гараад байна. Энэхүү компани маань Black-Scholes гэдэг одоо энэ опшны ханшиг үнэлдэг ерөнхийдөө энэ компани 1998 онд дампуурсны дараа Greenspan-ийн үед бол ер нь яасан гэхээр бодлогын хөв бууруулж эхэлсэн. Тэгээд энэ жирийн хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа hedge fund маань ганцхан өөрөө дампуураа зогсохгүй нийт дэлхийн одоо ерөнхийдөө хөрөнгийн зах зээлийг тэр чигтэн чирээд унах ерөнхийдөө болгохны позит нэгсэн гэсэн. Яагаад гэвэл асар өндөр леверэжтэйгээр бондон дээр ажилладаг юм компани байсан. Тэгээд тэр үед юу хийсэн бэ гэхээр энэхүү компаниг аврахын тулд ерөнхийдөө гаднаас энэ интервенц хийгээд оролцож хэлсэн баггүй. Тэгээд тэр үед энэхүү зах зээлийг аврахын тулд мөнгөний бодлого боловсруулдаг байгууллага маань тий орж ирснээс хойш ерөнхийдөө Fed put гэдэг энэ хүү ойлголт ерөнхийдөө орж ирсэн. Тэгээд энэгээр юу гэж ярих гэдэг нь гэхээр бодлого боловсруулагч ерөнхийдөө эдийн засаг дээр нь оролцдог төв банк дээрээс нь төрийн сангийн байгууллагууд юу гэхээр зах зээл дээр уналт орох гэхээр ерөнхийдөө бол орж ирээд интервенцгээд оролцсноос болоод яг энэ уналтууд маань болохоор богино хугацаанд айгүй тийм sharp болоод тэгээд ерөнхийдөө дуусаад идэг болчиход байна. Тэгээд та бүхэн чинь манай хичээл суусан бол санаж байгаа. Бид нар хичээл дээр Ерол хаан болдог гэхээр ямар нэгэн байдлаар зохицуулагч байгууллагууд ерөнхийдөө зээл дээр оролцоод ерөнхийдөө интервенц хийхээр орж ирэхээр ерөнхийдөө болдог байхгүй. Ягаад тэгэхээр яг одоогийн шиг юм паниктай уналт маань яадаг вэ гэхээр уналт маань өөрөө уналтыг дахиж ерөнхийдөө тижээгээд идэг. Тэгээд иймэрхүү төрлийн уналтууд яг ямар нөхцөл бий болд юм бэ гэдгийг бид нэр хичээл дээр одоо бидний үзсэн хөрөнгө оруулалтын хичээл дээр бид нэр бол үзсэн. Тэгээд гол ойлголт маань юу вэ гэхээр бид нэр энэ gamma exposure гэдэг зүйлийг бид нэр зургалтын дээр ярилцдаг байхгүй. Тэгээд энэхүү gamma exposure гэдэг зүйл маань юуг ерөнхийдөө харуулдаг вэ гэхээр зах зээл дээр option зах зээл дээр оролцож байгаа market dealer-ууд маань байнгын ерөөсөө нэг hedging flow буюу өөрсдийнхөө позицийг ерөнхийдөө manage хийгээд delta-нуудаа ерөнхийдөө manage хийгээд байж байгаа. Тэгээд эдгээр юу хийдэг вэ гэхээр
Delta neutral байхын тулд байнгын hedging flow байнгын үзүүлждэг. Энийг та бүхэн маань өөрсдөө ерөнхийдөө дэлгэрэнгүй судлаад явж болно. Тэгээд гол ойлгохтой юм маань юу вэ гэхээр бид нар өглөө болгон гамма индекс гэдэг зүйлийг бид нэр мүлжүүртэй болон дээр ерөнхийдөө оруулдаг. Энэхүү гамма индекс гэдэг зүйл маань нэмэх байх юм бол айгуу сайн заяа. Нэмэх байх юм бол ерөнхийдөө зах зээл өсөлттэй байх юм байна гэж ойлгож байна. Хасах байх юм бол шүү дээ энийг муу гэж ойлгож болох байхгүй юу. Тэгээд та бүхэн маань мүлжүүртгийн бидний хамгийн сүүлчийн оруулсан ингээ постыг харах юм бол хамгийн сүүлийн постыг харах юм бол spot gamma index маань хасах 252.9 байсан баггүй. 2529. Тэгэхээр энэ маань юу харуулж байна гэхээр зах зээл маань унах нэлээд боломжтой, маш огцом уналт ерөнхийдөө орж ирэх боломжтой ийм ерөнхийдөө дийлрүүдийн болон опшн нөхцөл маань аль хэдийн бүрэлдэссэн байна гэдгийг анхааруулж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ зах зээл дээр яагаад энэ уналтууд маань ийм амар хурдтай богино хугацаанд ерөөсөө ингээд ямар нэгэн ёроол байхгүй юм шиг би нэг зүйлж яриад байна шүү дээ. Хүн ингээд зогсож исэн чинь дээр нь зогсож исэн хевсийг ингээд доороос нь хуу татаад ингээд авчихсан юм шиг яагаад маркет унаад байгаа юм бэ гэдгийг бид нэр ерөөсөө опшн зах зээлээр тайлбарлаад байна. Тэгэхээр энийг ойлгох юм бол яг одоогийн байдлаар энэ equity market хөрөнгөний зах зээл маань яаж ажиллаж байгаа гэдгийг юусан ойлгоо. Тэгээд тэрний цаана ингээд дандаа leverage байдаг учраас leverage маань яадаг вэ гэхээр margin call liquidation гэдэг ойлголтууд байдаг. Margin call liquidation болох юм бол ханхаас үл хамааран, үнэлгээнээс үл хамааран, цаад бизнес чанартай бизнес байна уу, чанаргүй бизнес байна уу гэдгээс үл хамааран зах зээл маань ерөнхийдөө бөөнд ингээ унаад эхэлждэг. Тэгээд эдийн засгийн яг олон жил одоо чинь ингээ санхүүгийн онол ингээд янз бүрийн юмнуудаар ингээд ном уншаад эсвэл ингээ шалгалт малгалт өгөөд эсвэл ингээд классик юм traditional компанид ажиллаж хүмүүсийн үздэг юм нь юу гэдэг вэ гэхээр за эдийн засгийн циклээс хамаарат бид нар ямар төрлийн хувьцаанууд авах байдгийг шийдэж болно. Нэгэн онолцтой үед бол одоо жишээ нь utilities, staples авуулсан, алт авуулсан гэдэг юм уу эсвэл биткойн авуулсан. Ягаад гэвэл биткойн маань өөрөө төв банкны бодолтой хамаарлын үнцийг гэж хүмүүс ярьдаг. Гэтэл яг үүндээ иймэрхүү паник ороод ирэнгүүт хүмүүс юу хийдэг вэ гэхээр бүх айсуудаар зараад эхэлчихдэг. Тэгэхээр бүх айсуудын хоорондын хамаарал гэдэг зүйл маань бүгдээрээ хоорондоо хамааралтай болоод ерөнхийдөө correlation маань бүгдээрээ эерэг болоод хэлчихдэг байхгүй. Уул нь жирийн онлоор юу гэж ярих гэдэг нь тэгэхээр энэ нь унах юм бол энэ нь өснө гэж ярих гэдэг. Гэтэл яг зах зээл дээр иймэрхүү panic-ууд ороод ирэх юм бол correlation өөрөө өсөд хүн ерөөсөө юу байна уу үл хамааран өөртөө байгаа бүх юмудаа зарж эхэлдэг. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ зах зээл миний хүчтэй онцлог орж ирдэг байна. Тэгээ ер нь бол одоо энэ гамма индекс маань хасах руугаа болоод зах зээл дээр уналт орж ирэх ерөнхийдөө иймэрхүү нөхцөлд бүрдэж байгаа. Тэгээд энэ маань яг иймэрхүү төрлийн нөхцлүүд маань юунаас болж бий болдог вэ гэхээр VIX өснөөс болдог. Тэгэхээр миний зохиосон хоёр индикатор маань хоёулаа саяны уналтуудыг ерөнхийдөө айгуу сайн таамагласан. Гэхдээ би бол уналтан дээр юу гэдэг алдаглаас эд ашигтай энэ бол байж чадаагүй. Яагаад тэгэхээр бүц дээр ихтерхий эрт ашигуудаа аваад дээрэс нөгөө нэг бид нар ч юм буулж байгаа юмнууд угаасаа авч байгаа учраас энэ long project-ууд маань бүгдээр ерөнхийдөө бол ингээд алдагтай байгаа учраас зах зээл юм байгаа. Гэхдээ огт зах зээлийг судалгүй дагдгүй хүний хажууд бол айгүй бага алдаг, арай бага алдагтайгаар ерөнхийдөө гарч ирэх боломжууд байгаа даахгүй. Жишээ нь тавхад бол би жишээ нь Tesla-гийн put-ийг жишээ нь бодож авах санал болгосон. Tesla бол өнөөдөр нэлээд онж орж ирж байгаа учраас миний put бол жишээ нэлээд ашигтай байх жишээтэй байгаа. За тэгээд би бол Kamala Harris-ыг ерөнхийлөгч болох магадлал нь нэлээд өндөр өсний дараа ерөнхийдөө бол VIX өссөн гэж бол би бол таамаглаад байна. Ягаад тэгэхээр яг энэ тоон нэлээд өсөөд энэ 7 сарын 17-нд өссөний дараахан ерөнхийдөө бол зах зээл байна. Хүчтэй унж эхэлсэн. Тэгэхээр надад бол энэ Kamala Harris бол ерөнхийлөгч бол маш муу ерөнхийлөгч болох учраас зах зээл дээр энэ хүнээс айгаад VIX маань ерөнхийдөө өссөн болов уу гэдэг таамаг байгаа. Энэс гадна мэдээж зөндөө олон ойлголтууд байгаа. Тэрний нэг ойлголт нь юу вэ гэхээр yen өөрөө чангарч эхэлсэн. Тэгээд yen чангарахаар юу болдог вэ гэхээр carry trade гэдэг зүйл нь өөрөө ажиллагаа болж эхэлсэн. Тэгэхээр энэ carry trade гэдэг ойлголт маань юу вэ гэхээр гоё. Японы хөрөнгө оруулагч тэгээд Японы баг өөрөө төв банк маань хүртэл өөрөө энийгээ хийдэг. Тэр маань юу вэ гэхээр yen-ээр зээл аваад тэгээд yen-ээр зээл авсан юмараа дараад нь долларын хөрөнгө оруулалтууд ерөнхийдөө хийгээд авчдаг. Японы төв банк миний мэдж байгаагаар эргүүлээд өөрсдөө бондыг худалдаж аваад хувьцаа худалдаж аваад Японы хувьцааны зах зээлийн хамгийн том ерөнхийдөө бол хувьцаа эзэмшигч нь Японы засгийн газар өөрөө болсон байдаг. Ийм нэг социалист юм шиг болоод эхэлсэн баггүй. Тэгээд энэ yen carry trade маань яаж явдаг вэ гэхээр yen-ийн зээлийн хүүг хүчээр төв банкнаас нь доогуур барьцдаг байхгүй. Тийм учраас зээлийн хүүн доллартай харьцуулбал доллараас хамаагүй бага. Тэгээд
Yen болохоор сүүлийн айгүй олон жил дандаа долларын эсрэг судраад гисэн. Тэнгүүд яадаг вэ гэхээр йенээр зээл аваад зээлийн хүч айгүй бага байхгүй. Тэнгүүтээ доллар аваад доллараараа өндөр хүүтэй Америкийн засгийн газрын бонд, дээрээс нь технологийн хувьцаанууд энэ төр ингээд давхар ингээд авчдаг. Тэгээд дараад нь яадаг вэ гэхээр доллараараа орлого олоод илүү өндөр өгөөж олоод тэгэнгүүтээ өрөө төлөх гээд эргээд ирэнгүүт нөгөө долларч угаасаа йенийн эсрэг чангарцсан учраас дахиад нөгөө нэг ханшийн зөрөөн дээрээ дахиад мөнгө хийгээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр нэгсэндээ Forex хувьцаа бонд энэ арилжаануудыг бүгдээрийг нэгтгэгдсэн айгуу тийм эрсдэл багтай ашигтай арилжаа ерөнхийдөө маш олон жил явсан байгаа даа. Тэгээд энэхүү арилжаа маань ерөнхийдөө өнөөдөр юу болж байгаа нөхөр бидний нүдэн дээр илэрч байгаа. Тэгээд энийг бид нэр сануулж чатн дээрээс бичсэн. Тэгээд өчтөр тэгэхэд би унтахаас өмнө Global Margin Call болж байна гэж ерөнхийдөө 12 цагийн өмнө жишээ нь анхааруулсан. Тэгээд тэрний дараа мэдээ зах зээл маань унж байгаа. Тэгээд fun fact би сая feature дээр өчигдөр уулна feature зах зээл ихэлхэд шортлсон байсан байхгүй. Тэгсэн чинь stop loss зөгцсөн. Хэрвээ би тэгж stop loss зөхөөг байсан бол тэр одоо хийдэж юм байна. Амар олон мянган долларын чинь позиц авахсан байгаа байхгүй. Тэгээд carry trade маань ерөнхийдөө энд unwind хийж байгаатай холбоотойгоор маш том margin call орж иж байна гэж хэлдэг байна. Тэгээд уналтыг ерөнхийдөө бид нэр миний хувьд бол 5000 тэгээд дахиад цаашлаад ер нь 5000-аас илүү уунж болох юм байна гэдгийг ямар датан дээр үндэслээд бас ойлгосон бэ гэхээр VIX curve-ийн shape буюу энэ хэлбэрээс болоод. Тэгээд та бүхэн ажиллах юм бол VIX curve маань болохоор өнгөрсөн хатад бас нэг иймэрдүү хэлбэртэй болсон байсан. Тэгээд энэ хэлбэр маань болохоор 2020 оны COVID crisis бас яг иймэрдүү хэлбэртэй болсон байсан байгаа даахгүй. Тэгээд энэ COVID үеийн уналт маань болохоор 33 өдрийн дотор ерөнхийдөө 35% уналт орж ирсэн байгаа даа. Тэгээд бидний хувьд 30% уналт орж ирэх юм бол хэдүүлээ 4000 хүртэл ерөнхийдөө бол S&P 500 маань явах боломжтой. Тэгээд 4300 гэдэг таргетыг Самата өгöd байгаа. Тэгээд Саматагийн өгсөн таргетуудыг бол нэлээд анхаарах дуртай. Тэгээд энэ VIX curve-тэй холбоотой юмыг бол хэдүүлээ хайлт хэлсэн. Тэгэхээр curve маань болохоор одоо VIX-ийн term structure те энд тэгээ биччихье. VIX-ийн term structure маань энгийн хэлбэр дээр бол ер нь бол нэг иймэрхүү хэлбэртэй байх хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр урт хугацаанд дээр илүү эрсдэл байгаа гэж үзээд богино хугацаанд бол эрсдэл одоо харагдахгүй байна гэж үзээд богино хугацааных нь илүү богино. Тэгээд урт хугацааных нь яаж байгаа гэхээр ингээд дээшийг ерөнхийдөө бол байдаг юм бид. За тэнгүүд иймэрхүү хэлбэртэй term structure бид нар юу гэж ярьдаг гэхээр contango гэж ярьдаг байхгүй. Санхүүгийн хэллэг дээр хэлбэр маань болохоор өөрчлөгдөөд энэ маань юу болоод эхэлж юм бол эндээс нэг үүдч нь харж бодсон юм байна. Энэ маань хэрвээ ийм болчих юм бол өсөлттэй доошоо уналттай ийм болчих юм бол энэ чи юу болдог вэ гэхээр нэг backwardation гэдэг байхгүй. Нэг backwardation гэдэг. За тэгэхээр зах зээлийг VIX айгуу чухал юм байна гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр market dealer-уудын позицийг байнгын ерөнхийдөө бол гамагийн нэшүү тий. Гамагийн нэмэгтэй байлгаад зах зээлийг байнгын өсөлттэй ерөнхийдөө нэмэгцтэй байлгахын тулд юу гэдэг вэ гэхээр VIX-ийг ерөнхийдөө бол дандаа доогуур байлгах хэрэгтэй. Тэгэхээр VIX гэдэг нь болохоор volatility index гэж бид нэр одоо ярьдаг. Тэгээ volatility index-ийг бол хамгийн энгийнээр ярих юм бол хүмүүс бол яг айцын индекс гэж ярьдаг. Гэхдээ зүгээр нэг ганцхан хүмүүсийн sentiment айцыг харуулахаас гадна опшны нэг үнэлгээнд шууд оролцдог учраас зах зээлийн яг хөдөлгөөн болон үнэлгээнд ерөөсөө шууд оролцох боломжтой ийм үзэлтэй байгаа. Тэгээд бид нар бондын зах зээл дээр ерөнхийдөө савхаг implied volatility-г юугаар хэмждэг вэ гэхээр хамгийн түгээмэл хэрэглэгчдийг ерөнхийдөө хэмждэг юм байна болохоор VIX байгаа даа. Бондын зах зээл дээр болохоор move гэж байгаа. Хувьцааны зах зээл дээр VIX, бондын зах зээл дээр бол move гэдэг индексээр ийм хоёр төрлийн индексээр хэмждэг. Тэгээд та бүхэн маань чөлөө цагаараа өөрсдөө гоё судалж болно. Тэгээд жирийн нөхцөл бол юу гэдэг вэ гэхээр VIX-ийн curve байна. Contango-тэй байдаг. Тэгээд contango-тэй байснараа ямар давуу талуудыг бий болгодог вэ гэхээр VIX дээр ерөөсөө тогтмол VIX зараад буюу хүлээж байгаа савлгааг зараад мөнгө хийгээд боломжтой гэдэг фьючер зах зээл дээр. Тэгэхээр фьючер зах зээл маань яадаг вэ гэхээр хугацаанд дуусах одоо хугацаатай байдаг. Одоо чинь юу гэдэг энд ингээд нэг сарын дараа дуусна. Энд ингээд 2 сарын дараа дуусна. Энд 3 сарын дараа дуусна. Энд 4 сарын дараа дуусна. Энд 5 сарын дараа дуусна. Энд 6 сарын дараа дуусна гэдэг иймэрдүү юм.
Feature байх юм бол яадаг вэ гэхээр Wix-ийн юм өндөр ханштай feature дээр зараад энд яадаг вэ гэхээр short ороод тэгээд яадаг вэ гэхээр энэ curve ерөнхийдөө бол ингээд right хийгээд буюу энэ curve дээр ерөнхийдөө бол ингээд байчих واخхой. Яагаад гэхээр цаг хугацаа өнгөрнө. Энд чинь 6 сарын дараа байсан бол цаг хугацаа өнгөрөхөөр эн чинь ингэж наашлнаа та. Тэгээд Contango-тай юм чинь энэ дээр байсан хэмжээ чинь доошо буугаад ийшээ ороод ирнэ. Яг энэ curve-ын Contango-га хадгалуул штэ. Хэлбэр маань иймэр хэвээрээ байх юм бол. Тэгэхээр энэ өндрөөс дээшээ ингээ ороод ирчихгүүд энэ ерөөсөө ингээд позиц маань өөрөө roll хийгээл явж байхдаа ерөнхийдөө доошо мөнгө хийгээ авчдаг. Тэгээд юу вэ гэхээр Wix маань байнгын энэ Contango-тай доороос дээшээ ерөнхийдөө хэлбэртэй иншээтэй хадгалж байгаа юм бол яадаг вэ гэхээр бид нэр мөнгө хийгээд байна гэсэн үг байна. Тэгээд энэтэй холбоотой structured product-ууд маань яадаг вэ гэхээр маш олон тэрбум доллар хэрэглэж байна. Тэгээд энэхүү олон тэрбум долларыг хэрэглүүлж байгаа энэ хүүцүүлийн позициуд маань яадаг вэ гэхээр Wix-ийг дандаа доош нь дараад тэгээд энэ маань болохоор бид нар сүүлийн COVID crash-аас хойш ерөнхийдөө ямар төрлийн environment зүйлүүд арилсан бэ гэхээр volatility suppression гэдэг зүйл одоо ийм environment ерөнхийдөө бий болсон гэсэн. Тэр энэ volatility suppression гэдэг зүйл маань яаж арилж байгаа вэ гэхээр ерөөсөө түрүү ярьж байгаа gamma гэдэг зүйл маань хасах болоод Wix гэдэг зүйл маань өсөөд тэгээд энэ хэлбэр маань болохоор Contango биш backwardation буюу дээрээсээ доошоо чиглэлтэй юм болоод эхэлчихэнгүүт ерөнхийдөө бол зах зээл дээр юм том онцлог авч ирсэн. Тэгээд таны ойлгомж зүйл санагдсан байж магадгүй. Сонирх юм бол манай хөрөнгө оруулалтын сургалтын сууж болно. Эсвэл энэ хүү контентыг та бүхэн маань өөрсдөө Google дээр YouTube-ээр англи хэл дээр тэр өөрсдөө сонсоод бодлоо. Заавал надад мөнгө зүрхөд шаардлага байхгүй. Тэгээд Wix-ийн ерөнхийдөө term structure яаж харагдаж байгааг одоо харъя гэх юм бол Wix Central-ийн сайт руу орох юм бол ийм ба. Тэгээд энэ хүү том маань ерөнхийдөө апдейт болоод дахиад хэлбэр маань өөрчлөгдөн. Тэгээд та бүхэн харах юм бол эхнийх нь хэмжээ нь их. Тэгээд ингээд доошлох юм бол уруудж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр backwardation time гэсэн үг байна. Тэгэхээр хэлбэр маань ийм байх хэрэгтэй байсан бол яг одоогийн байдлаар бид нэр юу вэ гэхээр ийм Wix-ийн curve болсон гэсэн. Тэгээд энэ 2020 оны ерөнхийдөө огцон монголтын өмнө гэсэн ерөнхийдөө Wix-ийн shape маань иймэрхүү хэлбэртэй болсон байсан. Тэгээд Японы ерөнхийдөө yen чангараад carry trade ерөнхийдөө бол unwind хийж байгаатай холбоотойгоор би бол аль хэдийн одоос хандаад төв банкуус яриануд хийгээд Японы төв банк нэртэй бол холбогдож байгаа болоо гэж бодсон. Тэгээд миний бодлоор 8 сарын 22-нд Jackson Hole гэдэг эдийн засгийн хол форум болгочихсон. Тэгээд угаасаа болгочихсон гинэ болчих юм шиг. Энэ митингээр Паулыг мэдээлэл хийх юм болов гэж бодож ирсэн чинь өнөөдрийн уналт нэлээд ширүүн байгаа учраас маргааш магадгүй унал маань үргэлжлээд ингээд энэ 7 хоног бол нэлийн уналцтай 7 хоног байх гэдэг шүү дээ. Унал маань ингэж үргэлжлээд явж байгаа учраас магадгүй энэ 7 хоног мэдээлэл хийж магадгүй. Тэгэхээр хэрвээ мэдээлэл хийхгүй бол би уналт та хүртэл үргэлжлэхгүй гэдэг дээр цаг хугацаан дээр ерөөхдөө бол шинжилгээ хийхэд орлоо даа. Тэгэхээр 8 сарын 22-нд бид нэр Jackson Hole гэдэг уулзалтаа Paul-ыг хүрч байгаа. За окей бид нэр 9 сар дотор cut хийнэ 150 basis point cut хийн. Эсвэл quantitative ease-нэ буцаагаад хийн. Эсвэл аль хэдийн бид нэр ease-нэ хийгээд одоо өнөөдөр шууд эхэллээ гэдэг иймэрхүү маягийн яриануудыг хийх юм бол зах зээл маань болохоор бичгээс ихтэй өсөж явах боломжтой байхгүй. Тэгэхээр нэг бол тэр байгаа. Тэгээд 2020 оны яг энэ огцом уналт дээр юу болсон бэ гэхээр төв банкыг бодлогын хүүгээ бууруулаад авчихсан хэрэг хэвээр цацсан унж ирсэн. Тэгээд unemployment мэдээж өсөж явж ирсэн. Ягаад гэвэл ковидд доод бизнесүүд хаагцуулж ирсэн. Тэгэхээр бодлогын хүүг дангаар нь ганцаараа ингэ бууруулах маань өөрөө хангалттай биш юм байна гэдгийг бол бид мэдээд байгаа. Тэгэхээр quantitative easing хамтдан хийх үү нөө ямар төрлийн ерөнхийдөө мэдээлэлүүд хийх нэ гэдэг нь сонио. Тэгээд мэдээж бид мөчөвдөө болон дээр шууд тав хүндээ аль болох хүргээд явна. Тэгээд 2020 оны өсөлт уналт хоёр маань ерөнхийдөө хаад ажиллах юм бол хараа зүүн тал дээр энд болохоор Wix expiration яг зургийн томруулалт байсан. Биний publish хийх юм бол манай хөвчлөлтэй авах гэж. Манай дунд хохроо энэ жилийн сургуульд орж яг гэж том болсон. Voila ингээд том болсон. За тэгэхээр юу вэ гэхээр улаанаар бид нэр Wix expression-ыг ногооноор option expression date-ийг харуулсан. Тэгээд 2020 оны уналтыг харах юм бол ерөөсөө амар клин заяа. Option зах зээлийг дагдаг хүн бол ерөөсөө энэ дээр гайхалтай арилжаанууд хийх боломжтой байсан гэсэн үг байхгүй. Тэгээд би амар нийтдээ
өнөөдөр шиг болж байгаа уналтыг бид нэр хайж ерөнхийдөө бол энэ оны 1 сард, 3 сард, 5 сард энэ төргээд ингээд ийм сонь дээдүүдээр бид нэр аюу бүтүүд аваад бас мөнгө авч ирсэн шүү дээ. Тэгээд тэр мань яасан бэ гэхээр quarterly refinancing announcement-тэй холбоотойгоор ерөнхийдөө бондын зах зээлээс уналтыг ихлүүлж болох ерөнхийдөө хөдөлгөөнүүд маань орж ирэх юм болов гэж хэлсэн болчих. Яг үнд бол бондын зах зээлээс орж ирээгүй. Ягаад тэгэхээр сая бол эсэргээр бонд маань аягүй өсөлттэй байгаа. Тэгээд TLT-г бид нэр удаж авъя гэдэг бол саналыг өгж ирсэн. Тэгээд миний тэр саналыг аваад TLT авч ирсэн бол одоо бол нэлээд хайртай байгаа. За тэгэхээр юу вэ гэхээр яг ингээ харах юм бол уналт ихэлсэн, уналт дууссан өдрийг ерөөсөө нэг өдрийн найрагчтайгаар ерөөхдөө энэ өдрүүд маань ерөөхдөө таамаглаж чадсан. Тэгэхээр бид нэр дараагийн экспресснүүдийг харах юм бол яг одоогийн байдлаар бид нар чинь энд явж байгаа шүү дээ. Одоо зах зээл энд ингээ гоожчихсан. Энэ чартыг би өчтөр бэлдсэн учраас уналт маань өөрөө харагдахгүй. Тэгээд энд бол нэг иймэрдүү ингээ том уналт ороод ирсэн биш гэдэг өнөөдөр бол амар том уналттай өдөр байгаа. Тэгээд харах юм бол яг уналт эхэлсэн өдөр маань болохоор weeks expiration байсан. Тэрний дараагийн 2 хоногийн дараа болохоор юу болсон бэ гэхээр option expiration болсон. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө уналт маань ингэж явж байгаа. Бид нар бол weeks expiration-аас ч өмнө яг энэ ногоон кантайгаа энэ өдрүүдээр ерөнхийдөө бол манай уналт хамгаалдаг ерөнхийдөө индикаторууд маань хасаад эхэлсэн. Бид нар 5 удаа ерөнхийдөө хаслаа. Энэ бол намайг индикатор зохиосноос хойш анх удаа тохиолдож байгаа юм болж нэгсэндээ маш богино хугацаанд 5 удаа дараа заслаа гэдэг бол тэгэхээр сонирн байсан. Тэгээд миний хувьд бол яг индикатор дөнгөж зохиоцсон байсан учраас би одоо ямар нэгэн байдлаар локийн алдаа гарсан байх уу гэж бол дотроо бодож ирсэн. Гэхдээ Wix дээр үндэслэлт ерөнхийдөө гарсан индикатор байсан учраас нэг талаасаа бол локийн алдаа байх юм байна гэж бол айгүй ихтэй байсан байгаа даа. Тэгээд зөвөр энэ тохиолдолд бол нэгэн зөрөгтэй том орс уусууд байх юм бол мөнгөө бол одоо бид нар юу гэдэг тавьж 100 ерөнхийдөө нуглах боломжтой иймэрхүү арилжаанууд доош зах зээл гэж бид нар мөнгөтэй болон байна. Боломжийг бол та бүхэнд өгсөн гэсэн үг. Тэгэхээр би бол хүнд юу худалдаж авах хэдэн доллар авах гэдгийг зааж чадахгүй. Тэгээ ягаад тэгэхээр би өөрөө хүртэл юу гэдэг юм. Арийг авдаг гэж тэргээ бодож сууж байгаа учраас зах зээл рүү юм. Тэгээд хэдүүлээ хальт чарт харуул харж болж байна. Нэгэнт бөөндө цугласных. Окей. Spider бол би маркет дээр одоогийн байдлаар 513 хүртэл ирэхэд онсон байна. Тэгээ миний эхний таргет маань болохоор 500 байсан. Тэгээ би 2-7 хоногийн дотор 500 хүртэл унах боломжтой гэж үзэж ирсэн бол Nikon гэдэг дотор ингээ ороод ирт юм байна. 10 дахин ерөнхийдөө бол зөрүүтэй зайтай. Тэгээд ямар ч байсан портал маань юм байна. Wix миний хараа шөнийн 2 цаг болж байгаа ерөнхийдөө бол Wix байна. Wix зах зээл маань буцаад нэгддэг. Тэгээд нэгснээс хойш бол огцом ерөнхийдөө бол 41 рүү jump хийж орж ирээд сүүлд бол 7 цагийн үед бол 66 хүртэл өссөн байгаа. Тэгээд зах зээл дээр ерөнхийдөө худалдаа авалт хийх хамгийн тохиомжтой үед нь хязгаар гэхээр энэ Wix ерөнхийдөө нэг spike хийсэн юм хүчтэй өссөн үед байдаг. Гэхдээ энэ Wix-ийг бид нэр одоо нэгэн тийм ийм уналтын трендтэй байсан. Одоо энэ чи хэдэн оноос хойш 20 оны COVID-ийн crash-аас хойш энэ volatility suppression гэж миний яриад байгаа зүйл чинь энэ багхгүй. Ягаад гэхээр нэг системтэйгээр яг энэ савлагыг дандаа доош нь барьж ирсэн багхгүй. Тэгээд энэ доош нь барьж ирсэн энэ Wix маань өнөөдөр яг ингээд business save-д дэше гараад ирж байгаа. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар бодлого боловсруулагчид орж ирээ төв банкнаас болон төрийн сангаас intervention хийж орж ирэхгүй бол энэ паник чи өөрөө дуусахгүй. Ягаад тэгэхээр зүгээр moving average харж ярилцдаг системтэйгээр зүгээр шууд ерөөс цэвэр техник дээр үндэслэж ярилцдаг юм маш их хөрөнгө оруулагчид байдаг. Тэрийг бид нар бол яадаг вэ гэхээр CTS гэж ерөнхийдөө бол ярьдаг. Айгүй олон тэрбум долларыг хилдүүлдэг юм хөрөнгө оруулагчид байгаа даа. Тэгэхээр тэндээс орж ирж байгаа flow байна. Юу вэ гэхээр зах зээл уналттай юм бол тэгээд ерөнхийдөө зараас гараад ерөнхийдөө бол ингээд эрсдэлээ бууруулаад яваад байна. Тэгэхээр Wix маань одоо уул нь ингээ харахаар бол худалдаа авахд гоё юм шиг. Эсвэл Wix дээр дахиад
төрөл бүрийн арилжаанууд хийх боломжтой юм шиг ингэж харагдаад байгаа байхгүй. Тэгээд хэлэхэд бас хэцүү. Миний гол хэлэхэд байгаа юм. Тэгээ биткойн мэдээж дагаж унах болов гэж хамгаалж ирсэн. Тэгээ биткойн мэдээж гонж орж ирсэн. Гэхдээ хаа биткойн бүр өмнө сайн ханшаалсан гэж бодлоо. 50,000 дээр одоогийн байдлаар л тогтцсон байна. Тэгэхээр 50,000-аас бидний өмнө хийж гисэн юугаар бол энэ бол юу биш. Энэ бол саппорт биш. Ингээд юм хоосон газар байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлд болсон том худалдаа авалтууд бол ер нь бол энэ блок дээр харагдаж байгаа тийм. Тэгэхээр би биткойныг 43,000 руу унахад өмнө нэг онолт дээр таамаглаж ирсэн. Ерөнхийдөө фирмээ эцэст одоо биелэх гээд байгаа юм шиг л санагдаж байна да. Биткойн бол дараагийн таргет бол миний бодлоор бол 42-43,000. Тэгээ энэ хүртэл ерөнхийдөө унах боломжтой. Энэ дээр байхгүй бол мэдээж энэ дараагийн том спорт маань хаана байгаа гэхээр энэ блок дээр байна. Тэгээ бид цаашлаад 30,000 руу унах боломж бол ямар ч байсан харагдаж байна. Би ямар ч байсан харах. Тэгээд оны төгсгөл рүү бол би бол хэрвээ энэ яг уналт маань хаавч дуусах бид нэр яг бүр мэдэхгүй. Гэхдээ би бол database-тэй холбоотой таамагийг гаргасан шүү дээ. Option expression, Jackson Hole-той холбоотой өдрүүдээр ерөнхийдөө энэ хүн уналт маань таагшаад нэлээд оргилцэг рүү ороод ирчих байх. Тэндээс ерөнхийдөө худалдаа авалтууд хийж эхлэх бол тохиромжтой болов гэж бол би бодож байна. Яг тайминг талаас нь би бол таамаглаж байгаа бол тийш таамаглаж байна. Тэгээд тэрний дараа бол крипто зах зээл бол цаашдаа бол үргэлжлүүлэн өснө гэж бол би бол бодож байгаа. Ягаад тэгэхээр хуулийн нөхцөл байдал айгүй нааштай болсон. Тэгээд Трамп ерөнхийлөгч болох юм бол криптотой холбоотой гэдэгт бол нэлээд эерэг бодлогыг баримталж явна гэдгийг бол Теннесид болсон биткойн конференс дээр заасан учраас нэлээд өөдрөг байгаа. За stock market. Энэ бол арилжаад үнэхээр хэцүү маркет. Ньюта. Яг ч тийм. Яг хоо автод үгүй дугаас санал болгож нэг авсан л та. Ирмэн багтчлаа байна. Манайхаас асуулт байвал авъя. Тэгээ бусдаар бол вебинар маань ингээд болсон. Тэгээд уналттай холбоотой яг зах зээл дээр юу болж байгаа гэдэг дээр тооцоо ямарч гэсэн тайлбар хүргэе гэж бодож байсан. Тэгээд тэр ямарч гэсэн хүргэлээ. Нэг асуулт асууж байна. Одоо энэ жил үлдсэн Fed meeting 3 удаа байгаа. Тэгээд энэ 3 удаагийн энэ дээр тэгээд энэ Powell чинь rate cut хийн гэдэг. Ерөнхийдөө баг 9 сараас эхэлж байна гэдэг. Сая хурлынхаа тайлан дээр зарлаж байгаа шиг байсан. Тэгээд ерөнхийдөө rate cut хийгээд эхлэх юм бол эн чинь зэрэгээрээ заагаад хөрөнгө зах зээлийг хандлага руу орох байх. Тэгэхээр энэ миний бодлоор зөвхөн bear trap гэж ярьдээ шүү дээ. Trap байдлын хөндлөлт юм уу гэж бодож юу гэж бодож байна. Тэгээд яг энэ йений тал дээр маш их төрөө ингэсэн нэг зээл авч одоо энэ carry trade хийжсэн. Энэний яг энэ байхгүй болоод эсрэгээрээ Fed өөрөө bid cut хийгээд аваад явчих болов гэж харагдав. Яг хоо кат угаасаа орж ирнэ гэдэгт угаасаа зах зээл бол угаасаа хүлээлт өндөртэй байгаа. Тэгээд яг энэ саяны өмнөлт тэгээд самруул тэгээд unemployment өссөн, initial claim өссөнтэй холбоотойгоор миний бодлоор кат хийх бол ойлгомжтой болсон л та. Тэгээд одоо бол зүгээр хэдэн хувиар кат хийх үү, банк дээрээс нь кат хийхээсээ гадна нэмж юм хийх үү? Бондын зах зээл дээр орж ирж жишээ нь худалдаа авалтууд хийх үү? Cut хийхдээ чинь 50 basis point-оор cut хийх үү, 100 basis point-оор cut хийх үү, 150 basis point-оор cut хийх үү. Дээрээс нь йений тогтворжуулах бодлогыг дэмжихийн тулд Японы төв банктай swap line үүсгээд тэгээд йен болон долларын swap хийх үү. Тэгээд иймэрхүү ерөнхийдөө энэ асуудлууд нь илүү чухал. Тэрнээс биш ганцхан бодлогын хүүг буурууллаа гэж зах зээл өснө гэсэн үг биш байхгүй. Ягаад гэвэл бодлогын хүү маань өөрөө лагтай орж ирд юм байна гэж Milton Friedman ярьсан байдаг 12 сараас 18 сарын лагтай байдаг. Гэхдээ тэр лаг яаж ажилладаг вэ бид хинч мэдэхгүй шүү дээ. Нэг тийм нүдэнд харагдахгүй сүс шиг юм байгаа байхгүй. Тэгэхээр cut хийлээгээд
immediate effect заавал байхгүй. Зүгээр хүмүүсийн хүлээлтэнд өөрчлөлт орно. Тэгэхээр эдийн засгийн хүлээлт нь одоо эдийн засгт оролцож байгаа хөрөнгө оруулагч нарын хүлээлтэнд бол өөрчлөлт орж байна. Bear trap гэдэг дээр бол угаасаа айгүй хүчтэй унал ороод ирсэн учраас bear trap гэхээсээ илүүтэйгээр энд харин жинхэнэ bull trap явсан юм шиг. Энд нэг өсөлтөн дээр. Ягаад тэгэхээр энд дээр би за 9 сараас ерөнхийдөө cut хийхээр болчлоо. Тэгээд буцаад ерөнхийдөө зах зээл маань өсөх юм биш үү гэдэг нэг иймэрдүү гордлого надад энд байгаа. Ягаад тэгэхээр 5500 гэдэг түвшний дээр бид нэр хаагдвал айгүй сайн байгаадсан байхгүй. Тэгээд 5500-ын дээр нэг хаагдж болж тэгээд эндээс ерөнхийдөө би булш байх боломжтой байна гэдээ нэлээд өөдрөгөөсөн. Гэхдээ энэ дээр бол ингээд маргааш шууд оноод хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр bear trap гэхээсээ илүүтэйгээр зүгээр хэр их унал маань өөрөө хэр үргэлжлэхэл эсвэл bear trap гэдгээ яг өнөөдөр ингэж унаал маргаашнаас шууд зах зээл өсөд эхэлсэн гэдэг утгаар хэлсэн бол би бол тэн дээр бол эргэлдэж байна. За болио гэхэд энэ тогтцсон байгаа энэ уналтын трендийн дээр зэн юу гэдэг юм маань гарч ирээд тэгэхээр миний бодож байгаа одоо жишээ нь өдрүүдээр юу маань зогсохгүй бол тий уналт маань зогсохгүй бол ядаж энэ маань ингэж орж ирээд энэ дээр ингэж нэг хаагдаад энэ дээрээ дахиж ингэж нэг 2-оос 3 өдөр хаагдсан бол за яг окей уналт маань айгу тийм богино настай байсан байна гэж бодож болсон. Тусдаар бол надад бол тийм одоо уналтын өнөөдөр үргэлжлэлтэй маргаашнаас шууд өснө энэ төр уналт дууссан энэ төр гэж хэлэхэд ямар нэгэн тийм шинж тэмдэг бол ер нь зах зээл дээр байхгүй. Ягаад тэгэхээр Wix curve-тэй холбоотой юмнуудыг харах юм бол Wix curve маань өөрөө backwardation-тэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр буцаад contango руу ороод ямар нэгэн байдлаар энэ volatility-г нэлээд бууруулж ижил зах зээл маань өөрөө буцаад өсөх нөгөө нөхцөл маань бүрдэнэ. Миний бодлол тэр би буруу зэж болно. Ямар ч байсан зүгээр зах зээлийг одоогийн байдлаар хавж байгаа миний үнцгэл тэр байна. Тэгээд нэг фэдийн харин бодлогын юу тэр эффект орж ирдэг юм. 12 сараас 18 сарын хугацаатай байдаг гэдэг нэг хэлсэн. Ялангуяа нэг сая рейт яаж хахад бол рейт өсөж явах тэр юу эффект 12 сараас 18 сарын дараа орж ирсэн гэдэг. Сонсчихсан. Тэгэхээр энэ кат хийснээр бас шууд нөлөөлөхгүй байна. Тэг яг одоо болж байгаа уналтыг 2022 онд хийсэн бодлогын хүүг өсгөөд хэлсэнтэй шууд тайлбарлаад одоо чинь юу гэдэг лаг нь 18 сар 24 сарын дараа боллоо гэж хэлчихээр нэг талаас doesn't make sense болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл S&P 500-ийн хамгийн том 10 компанийг харах юм бол Berkshire Hathaway, Eli Lilly хоёрыг харьцуулбал бусдад технологийн компаниуд байна. Тэгэхээр технологийн компаниуд маань юу вэ гэхээр cash flow сайтай, free cash flow айгүй өндөртэй, ямар нэгэн байдлаар том өөр ерөөсөө байхгүй, асар хэмжээний бэлэн мөнгө ерөөсөө баланс дээр байлгадаг, маш ашигтай, өндөр ашигтай юм компаниуд байгаа даахгүй. Тэгэхээр cashтэй өндөр ашигтай компаниудын хувьд одоо чинь ExxonMobil энэ шиг компаниудын хувьд бол бодлогын хүү өсөж байгаа бол бизнест нь ерөөсөө сүргээр нөлөөлөхгүй байгаа даахгүй. Харин ч эсэргээрээ бэлэн мөнгө ихтэй учраас хүүгийн орлогоос илүү мөнгө олох боломжтой ийм нөхцөл бүрдээд байна. Тэгэхээр хинд жишээ зээлийн хүү өсгөр хамгийн хүндээр нөлөөлдөг гэхээр зээлтэй хүмүүст их нөлөөлдөг шүү дээ. Тэгээд хүмүүсийн жишээ тавьдаг хамгийн том зээл чинь өөрөө үйлчлэл хөрөнгөний зээл байдаг. Тэгээд бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор ямар зах зээл дээр recession эхлээд ямар зах зээл дандаа хямралтай байгаа гэдэг харах юм бол сүүлийн 2 жилдээ дандаа үйлчлэл хөрөнгөний салбар байгаа байхгүй. Тэр нь дундаа office space-тэй холбоотой салбар байна агай уналттай байсан шүү дээ. Тэгэхээр яг тэр өнцгөөс нь харах юм бол яг бодлогын хүү гэдэг зүйлэл ерөөсөө яг эдийн засаг болон яг энэ зах зээлийн өсөлт уналтанд нөлөөлөд байгаа гол фактор юм байна гэдэг линзээр ерөнхийдөө бол харах буруу юм гэлээ. Анх бол макро судалж байхад бол тэгэж харах гэж үзчихсэн тиймэрдүү тэгмэрч юм шиг санагдтал айгүйх нь макро судалдаг усуд айгүйх тэгэж ярьдаг байхгүй. Тэгээд нөхдүүд бол миний бодлоор тэгэж хардгаасаа болоод тэгэж боддгоос болоод зах зээл тэгээд сайн арилж чаддгүй. Тэгээ макро эдийн засгт бол ерөөсөө сүүлийн 2 жилийн уналтыг бол битүү ерөөсөө энэ бол унана гэж үгүйсгсээр байгаа л таарсан шүү дээ. Уналт маань мэдээж одоо л орж ирж байгаа. Гарууд уналтыг яг үнэхээр байлж чадсан ч юм уу, гүч юм уу тэгэл наацхан бондыг жишээ нь эдгээр бол бондын хүүг бол бүх макро эдийн засгт өснө гэж хэлж байсан. Ягаад тэгэхээр
засгийн газрын бондын supply-тай холбоотой Америкийн budget deficit буюу төсвийн алдагтай холбоотойгоор энэ бүх хэмжээ маань ерөнхийдөө бол дандаа дээшээ явна. Pressure маань болохоор дандаа дээшээ гэж яриад байсан. Харин сэргээрээ одоо бол ингээд унтж байгаа байхгүй. Тэгэхээр бол надад бол яг үнэхээр бол яг энэ айгүй олон жил макро хийсэн макро шинжээчнэр хүртэл яг энэ зах зээлийг айгүй сайн дагч чаддгүй. Миний бодлоор энэ макро бол дэлхийн crowded space нэг хэдэн ISM, PMI янз бүрийн Федтэй холбоотой хэдэн бодлогууд эднийг дагж байгаа зах зээл дээр ерөнхийдөө альфа бий болсон дундаж хөрөнгө оруулагчаас илүү арилдана гэдэг бол өмнөхтэйгээ харьцуулахад бол маш хэцүү болсон. Сая чиний бас хэлдэг юу офис спейс тэр юу амжилтыг алдаад хүнд байгаа гэдэг. Иймэрхүү одоо нэг зах зээл дээр маш их одоо асуудлууд байгаа шүү дээ. Энэ ч одоо хүртэл үргэлжлээд байгаа. Дээрээс нь банкнуудын liquidity энэ маш том асуудал. Түрүү жил ялангуяа хэд хэдэн банк бафарлаа хийсэн тийм. Тэгээд энэ чинь rate hike одоо хүртэл үргэлжилж байгаа. Тэгээд банкуд хэцүү банкуд маш их байна шүү дээ. Эдгээр яг энэ дээр ингээд бас нэмээд асуудал болоод жишээ нь ороод ирэх юм бол бас нэлээд явдалтай болох тийм. Магадгүй тэд нар нөгөө хамаг юунууд маань дуурайд алертууд маань дуурайд стандарт чинь баахан хувцаанууд оноод зах зээл сайн нэгжүүлсэн юм байна л та. Би Tesla дээр бүтэцтэй Tesla-ны хараад. 183 дээр чинь Apple сайн үнэхээр 196 Meta. Банкн дээр банкыг одоо хэдүүлээ хоёр хувааж болно те сайн банк муу банк гэх. Тэгээ нэгсэндээ үйл ажиллагаа айгуу сайтай, капитал айгуу сайтай, хэрэглэгч айгуу сайтай, өндөр ашигтай банкнууд дээрэс нь менежмент муутай яг энэ одоо жишээ нь юу гэдэг бодлогын хүү амир өссөнтэй холбоотой үйл хөдлөмжийн салбар дээр ерөнхийдөө хямрал болж байгаатай холбоотойгоор энэ хямралыг ерөнхийдөө бол туулж гарч чадахгүй энэс бол одоо нэлийн дампуурт магадлал өндөртэй банкнуудыг хэдүүлээ муу банк хуваалж болох байхгүй. Тэгээд хэдүүлээ яг одоо чинь банк өдөр шөнөгүй ингээд судлаад одоо чинь банктай холбоотой мэдээллүүдийг хараад баланс шийт ингэж хаддаг төрлийн хүн бишийн хувьд ёо миний бүх айлс баг нэг дор дуурайд намайг алах юм. Ингээд тэгэхээр хэдүүлээ банкыг ерөөсө том жижиг банк гэл ерөнхийд нь хуваалцах болно гэсэн үг байхгүй. Тэгээд жижиг банкнуудыг бүгдээр ингээд ангилсан юу маань болохоор энэ ETF маань. Тэгэхээр KRE гэдэг яг энэ уналттай холбоотойгоор хамгийн том хохирох банкнууд бол ер нь энэ л байгаа байхгүй. Жижиг банкнууд. Тэгэхээр энийг шортлж болно. Энийг шортлж болох ID-г бол бид нэр хэдэн сарын өмнө ярьжсэн. Гэхдээ сая сүүлийн нэг сар айгүй өсөлттэй байсан байхгүй. Энд бол ерөөсөө гайхшин бар өсөлттэй боллоо ингэж орж ирсэн. Тэгээд тэрний дараа л одоо л ингэж уналт орж ирж байна. Тэгэхээр энэхүү асуудал маань нэлээд даймжаад сая өөрөө чи ярьж байгаа шиг үнэхээр банктай холбоотой асуудлууд нь хүндрээд явах юм бол энд унаад явна. Тэгээ яг хоёр талтай баланстай хөрөнгө оруулалт хийя гэх юм бол сайн банкнуудаа тооцогдох ерөнхийдөө JP Morgan Chase энтрийг худалдаж аваад Bank of America ч юм уу Bank of America-гаас илүү City-г баг илүү сайн баланстай энэ яриад байдаг баха. City Group-ийн юм байна. City банкны чинь хувьцаануудыг аваад тэгээд эсрэгээр болохоор жижиг банкны хувьцааг бол шортлох маягаар иймэрхүү арилдаануудыг бол мэдээж хийж болно. Гэхдээ I'm not sure. Яг ганцхан яг энэ дээр тоглолт хийх бол эрсдэлтэй. Ягаад тэгэхээр төв банк орж ирээд бүх банкнуудыг дэмжих амар том план зарлаад банкнуудаас энэ асуудалтай байгаа одоо токсик гэж яригддаг энэ хүү асуудлуудын бүгдээрингийн худалдаад авчруулах жишээ нь яах вэ? Тэгэхээр тиймэрхүү эрсдэлүүд бол мэдээж байгаа. Тэрийг бодож ойлгоод бүх мөнгөөрөө биш яг тодорхой мөнгөөрөө таслаад тиймэрхүү арилжаанууд хийгээд энэ тохиолдолтой. Надад таалагдсан. Энэ болохоор юу харуулдаг ETF бэ гэхээр CCC rated bond-ийн spread-ийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу харуулж байгаа гэхээр зах зээл дээр байгаа өндөр эрсдэлтэй одоо корпорацийн бондууд маань юутай харьцуулахад сайн рейтингтэй
корпорацийн бонустай харьцуулах юм бол дундаа ерөнхийдөө хийх зөрүүтэй байгаа гэдгийг харуулдаг ийм үзүүлэлт одоо үзүүлэлт болгож ерөнхийдөө хэрэглэсний бие нэг ETF-ийг тэгээд энэ маань өөр ингээд хүчтэй онц орж ирчихэ. Тэгэхээр энэ юг харуулж байгаа гэхээр small cap-ууд дээр одоо нэлийн дараа болж байна гэсэн. Ягаад тэгэхээр жижиг компаниуд маань өөрсдөө зах зээл дээр гарч ирээд санхүүжилт болчиход одоо нэлийн төвхтэй болж хийж байна гэсэн. Тэгэхээр энэ хүү үзүүлэлт маань одоо эндээс дахиад үргэлжлүүлээд доош унах юм бол дахиад унц маань үргэлжлэх юм багталтай. Тэгээд жижиг компаниудын ерөнхийдөө хувьцааг илэрхийлдэг чухал гэж хэлж болохгүй ерөнхийдөө ETF маань юу гэдэг тэгэхээр IDF юм байдаг. Тэгээд Russell 2000 буюу 2000 шиг компаниг багцлсан энэ хүү индексийн ETF байгаа да. Тэгээд Russell-ийг бас би унах болов гэж таамаглаж ирсэн. Тэгээд яхаар гоонл маань бас орж ирлээ. Тэгээд зүгээр л миний зүгээр л ерөөсө таамаглаж байхгүй намайг хүртэл гайхшруулсан зүйл маань юу вэ гэхээр ерөөсөө энэ унтны хот. Тэгээд бидний gamma индекстэй холбоотой yen carry trade-тэй холбоотой юм уу бүх ерөнхийдөө хөрөнгө оруулалт сонирхдаг арилжаа сонирхдаг улсуудад бүгдээрээ мэддэг. Тэгээд хөрөнгө оруулалтын дээр байдаг хамгийн гол хэцүү хийхэд хэцүү зүйл бол ерөөсөө энэ тайминг буюу оноолт үнэхээр орж ирэх бол хизээ орж ирэх үү өсөлт орж ирэх бол хизээ вэ гэдэг зүйл ерөөсөө тэр хизээ гэдэг асуултанд хариулт маань өөр хамгийн хэцүү байдаг байхгүй. Тэгээд тэрийг бид англиар ерөнхийдөө тайминг гэж ярьдаг тийм. Тэгээд тайминг маань өөр айгүй хэцүү. Өөр манайхнаас асуулт байна. SCIX week starting ETF за донжээ. Сайхан 51 дээрээс. За бонк юунууд койнууд бол баг ярих шаардлагагүй гэсэн шат болгож байгаа. Өөсөө бүгд 10 20. Long time таваад хийх байна. Сонол бааранглаа. Би эрдээр нэг худалдаа авчих гэж бодсон ба тэр баг биелэх юм шиг. Тэгээ чатан дээр хүмүүс бичсэн байсан дип худалдаж авах уу гэдэг. Дип яагаад аваад хэрэггүй гэж би зөвлөж ирсэн бэ гэхээр ерөөсөө тэр өнөөдөр яг вебинарын ихэнд ярьсан гол асуудал байхгүй. Тэгэхээр дип болгоныг худалдаж авах шаардлагагүй байдаг. Тэгэхээр хэвлээ явуу гэхээр зах зээлтэй яг том зургаар нь яг ингээд юу болтойг хараад тэгээд илүү стратегтайгаар заавал яг унцтыг яг орол байх гэж оролдохоор илүү ерөнхийдөө аюулгүй болсон байна гэдэг зүйл худалдаа авалтаа хийвэл аюул сайн байдаг. Тэгээ мэдээж миний хамгийн бол шийдэх зоос байна. Солоно. Тэгээд өөр жижиг сажиг зоос авах гэвэл яг унцлах ерөнхийдөө хандлаа гэж үзэх бол одоо чи солоно аваад гоё байхгүй. Эсвэл үнээр мэдэрч чадах юм бол мем койнууд бас өсгөөр сайн авсан л дөө. Үлдээ та манай модер чинь модерыг би 3 цент багтан санал болгож гисэн. Тэгээ уулын 3x хийсэн гэдэг лээ. Тэгээ би бол мэдээж ашиг авах үлдээ. Тэгсэн чи буцаад баг 3 цент ороод ирлээ. За хаалт төлөв юм да. Тэгээс ашиг тий. Эндээсээ дахиад унах боломжтой. Гэхдээ янз бүрийн venture capitalist гэдэг тийм элбээ нөгөө том хөрөнгө оруулалтын сангууд энэ аваагүй зоосчлаас яг үнэндээ бол баг зарим нэг зоос жирийн одоо баяр layer нэг Arbitrum Optimism гэдэг зоосноостой харьцуулахад бол хантай илүү байх магадлал өндөртэй. Arbitrum бол одоо ингээ хог болчих. Arbitrum-ыг би буруу санаагүй бол private market дээр бол 10 центээр зарж ирсэн. Тэгэхээр 10 центээр зарсан гэхээр чи бид нар бол би бол нэг $70 мал багтан $30 болтон бол айгу буул шоодсон ч тэгэхээр чи би тэр үед ухаараагүй зүйл маань юу гэхээр яг энэ ерөөсөө RV-г private market-ээр авсан нөхдүүд сайтын 10x 20x өгөөс ашигтай байсан байна гэдгийг бол сүүл айгу ойлгосон л доо. Тэгэхээр тэрийг ер нь бол анхаарал хандуулах айгу чухал байлаа. Тэгээд одоо нөхдүүд бол энэ унтан дээр хүртэл 4.5x ашигтай байна гэсэн үг. Тийм учраас энэ зарц маань ерөөсөө ёроолгүй юм шиг унаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хэдийн унтсан юм шиг энэ доотны хашиг хүртэл анх нь RV-г авсан цааталтай байгаа нөхдүүдийн хувьд бол айгу өндөр ашигтай юу байгаа байхгүй. Хаш байгаа байхгүй. Тэгээд тийм учраас ICT-ийн бүх ерөнхийдөө supply нь unlocked болцсон. Нэмэлт визэнүүдээс ерөнхийдөө зарлалтын дарамт орж ирэхгүй гараад удаж байгаа зооснууд арай дээр юм байна гэж ярьжсэн. Жишээ нь би Phantom-ыг бол арай дээр хот бодож ирсэн. Тэгээд Phantom-ийн хатгаа арай дээр болно. Яагаад тэгэхээр одоо нэг 28 центтэй байна. Энд чинь бид нар бол би бол анхны 20 центтэй багт ерөнхийдөө Phantom дээр айгу булш болж байна. Тэгээд 30 центтэй
хүчтэй ерөнхийд бол худалдан авалтуудыг хийжсэн. Тэгээд одоо буцаад бол 30 цент хавцаар байгаа гэдэг хүрээд ирчихэж байгаа байхгүй. Арбод ерөөсөө доод ёроол авах хэмжээл онцоо зүгээр л гоож гэж. За манайхнаас асуулт авахгүй бол үг олдож өхөр алдчих шиг байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн вебинараар ямар ч гэсэн уулзъя. Тэгээд зах зээлийн онцлог хаалт үзүүлэх гэдэг цаг хугацааг нь бас өнөөдөр таамаглаж авалцлаа. Тэгээд 8 сарын 21, 22 хүртэл ерөнхийдөө бол онцлог үзүүлэлт тэнцээсээ хойш зах зээл өсөх боломжтой гэж одоогийн байдлаар бодож байна. Гэхдээ онцлог нэгж хүчтэй үргэлжлээд байгаа учраас Төв банк болон Японы Төв банк бидрээс ямар шүү арга хэмжээнүүд авах вэ гэдэг нь зах зээлд нөлөөлөх боломжтой юм чухал мэдээнүүд байх нэ. Тэгэхээр хэдүүлээ мэдээнүүдээ сайн хараад зах зээлтэй болж байгаа хүмүүс дээр сайн анхаарал хандуулаад байж хатаас гайгүй хаалж. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Thank you guys. Тэгээд энэ бичлэгийг бас мэдээж YouTube руу оруулчихна. Үзэж амжаагүй сүүлд орж ирсэн хүмүүс байх юм. Тэр нэг үзэх боломжтой баг шүү. Thank you.